Ихэнх кинод хосууд яаж дурлалсан талаар гардаг ч тэдний галт угааны өрөөний жижиг хэрүүл харилцаанд ямар сэв суулгадаг талаар гардаггүй. Ихэнх хүмүүс хосуудаас анх та хоёрыг яаж танилцсан тухай асуудаг ч танилцсанаас хойш юу болсон талаар асуудаггүй. Ихэнх хосууд хайрыг анх учирсан шиг төгс төгөлдрөөр төсөөлөгч төгс зохицол гэж байдаггүйг тэр бүр итгэхийг хүсдэггүй. Энэ удаагийн дугаараар та бүхэнтэйгээ Алан де Батны бичсэн хайрын сурвал зохиолыг ярилцах болно. Уг номон дээр Раби Кирстен гэх хоёр хосууд хоорондоо учирч 16 жилийн хамтын амьдралыг бүтээх талаар өгүүлсэн байдаг. Хамгийн сонирхолтой хэсэг бол хосууд уучлаа. Би биендээ хүчтэй татагдлаа. Энэ чигээрээ байгаа л байх юм уу? Үүний дараа яг юу болж хамтаа хэрхэн өгчөж би биенээ хүлээн зөвшөөрдөг болох талаар гардаг юм. Шалахгүй зүйлс төр үл ойлголцох, хүүхэдтэй болох, сексэс уйдах, нэгнийгээ хуурах, өөрийгөө болон нөгөө үнэ ойлгож том болох гээд зөвхөн уучлаар дуустдаггүй. Маш замбраагүй, ярихтай адал явдал хайранд бий. Хэрвээ та хин нэгэнтэй урт хугацааны харилцааг бүтээхийг хүсэж байгаа бол подкастаа зогсоож болохгүй шүү. Тэгэхээр эхэлцгээе. Энэ зохиолын гол дөрүүд болох Раби хаан бол Лебаноноос нууж ирсэн архитектурч залуу. Харин Кирстен Маккилланд бол Шотланд байцаагч бүсгүй. Тэр хоёр ажлын шуумаар Шотландын Эдинбург хотод танилцж нэх удалгүй дурлалт асуудын харилцаанд орно. Тэдний дотн болоход саад юу ч байсангүй. Раби хүчрхэг, эрх чөлөөтэй нэгэн бол Кирстен Сандруу, тууштай нэгэн. Кирстений хувьд түүнийг 11 настай байхад нь аав нь юу ч хэлэлгүй уучлаарай гэсэн захиа үлдээгээд дахиж нэг ч удаа нүдэнд нь үзэгдээгүй орхиод явсан. Рабигийн хувьд түүнийг 12 таа байхад нь ээж нь хорт авдраар нас барсан. Жилийн дотор аав нь хүүтэн хүндийн англи эмэгтэйтэй гэрэлсэн байдаг. Үүнийг сонсоод Кирстен Раби яг л хүүхэд шиг аргадан инхрийлэн халамжлахыг хүснэ. Тэдний хайр дурлал яг л ингэж эхэлсэн. Өөр хүн байтугай бид ч баг өөрсдөө ойлгодоггүй бидний тэр шаналл ба ичгтэр байдлыг хайртай хүн маань ойлгох мөч бол бидний хайрын оргил юм. Хайр минь биднийг өрөвдөж бас уучладаг учраас бид ч бас тэдэнд итгэж тэдэнд яг энэ бүх мэдрэмжийг өгдөг. Бидний гонигтай бас төрсэн сэтгэлийг өөртөө шингээ хайртай талархах сэтгэл бол хайр юм. Учраад 2 жил өнгөрсний дараа Раби Кирстен гэрлэх санал тавьж Кирстен зөвшөөрснөөр тэр хоёр насан туршдаа бие биенээ хайрлах үүрэгтэй болов. Гэрэлтийн талаар зохиогч ингэж өгүүлсэн байдаг. Бид хайр сэтгэлээс аз жаргалыг хайж байгаа гэдэгтээ итгэдэгч үүний эрэхтээ өөртөө ижил төстэй зүйлийг л хайж байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд насндаа мэдэрч байсан хайр халамж тэр зовлон шаналлыг хамтрагчаасаа л хайж байдаг. Бидний мэдэрсэн хайр халамж нь хүүхэд насндаа ямар нэгэн асуудалтай байсан. Эцэг эхийн хайр халамжийг амсаагүй. Эсвэл өөрийн хүсэл зоригоо нээж чаддаггүй байсан тэр л бяцхан зүрхэд туслахыг хүснэ. Тийм ч учраас бид хэн нэг ямар нэгэн зүйл нь буруу байгаад биш. Харин ч тэдний бүх зүйл нь зөв, өв тэгш, ухаалаг, биднийг ойлгодог, найдвартай байгаа учраас сонгодоггүй. Учир нь бид өөрсдөө ийм төгс төгөлдөр зүйлсийг мэддэггүй. Харин ч тэдний адармаатай амьдралын мөчүүд нь биднийхтэй ижлэгсэн дуудлагаар сонгодог. Дурлалт хосууд гэрэлтийн дараа 52 хоног бие биенийхээ царайг өдөр бүр харах хэрэг гардаг. Эхэндээ мэдээж энэ бүхэн аз жаргалтай санагдах боловч хоёр өөр орчинд өссөн хүмүүсийг нэг гэр дотор зогсож амьдрна гэдэг цаанаасаа л асуудал дагуулсан хэрэг. Нэг нь шар гэрлэн дуртай бол нөгөөх нь цагаан гэрлэн дуртай. Нэг нь ааж уужуу бол нөгөөх нь яруу сандруу. Нэг нь өглөө цоглог бол нөгөөх нь өглөө үзэн яддаг гэх мэтэр жижиг зөрчилдөөн байн гарч байдаг. Хосууд заримдаа хэрэлдэнэ, заримдаа түнэж дугаа хураана. Кирстен гэрэлснээс хойш найз нөхдөдтэйгээ уулзах чадахгүй байгаадаа гимшин Рабиг ятгасаар байгаад баасан гараг болгон цугладаг их сургуулийн найзтайгаа уулзахаар цуг гарахаар болов. Муррай гих ууртай царайтай нөхөр Рабиг ажил мэргэжлийг сонирхож түүнээс юу хийдэг тухай асуужээ. Түүнээс баг зэрэг айсаа ястай. Бид газар имжилт төлөвлөлт хийдэг гэж Раби хэлэхэд байзаарай залуу яг юу хийдэг гинэ гэж Муррай дахин лавлав. Раби архитектор одоогоор орон сууц албан байрлагуудын төсөл дээр ажилладаг. Эдийн засаг сэргээд ирэхээр илүү их ажил гарах байхаа гэж найдаж байгаа гэж Кирстен түүний өмнөөс хариулв. Ааха, эзэнт гүрний хямралын үед хойшоо сууж, гэрэл гарангуут нь гарч дараагийн алдарт Гинзагийн пирамидыг барих юм биз дээ гэж Муррай хэлээд өөрийн утгагүй ярианаас писгийн инэв. Өөрийн ажлаа шоолуулсан Раби түүний хэлсэн үг нь биш. Сайхан зүйл сонссон юм шиг дагаа инех Кирстенд уурсан суужээ. Гэртээ арих замдаа Раби ядарч байгаа гэд дугаа оров. Яасан бэ? Зүгээр үү гэсэн асуултад алдарт яагаачгүй гэдэг үгийг хэлсээрээ. Гэртээ ороод за альвэ ядахта юу болоод байгаа талаар хэлэхгүй юм уу гэв. Харин Раби зайл намайг 50 орхих гэж хэлээд тунаад орхижээ. Кирстен манай нөхөр юунд бухимдаад байгааг ойлгохгүй байна гэж өөртөө хэлэгч яг үндэ дотроо багтсан гадарлаж байгаа. Энэ нөхцөлд та байсан бол яах вэ? Бид хайртай хүнээ уурлуулахад тэдний том хүний хувьд биш,
хүүхдийн үед хандах ёстой юм шиг байгаа юм. Бид уур бухимдлын бай болохдоо үүний цаадах утгыг ойлгож зөвлөн нэмслэж чаддаг байх хэрэгтэй. Бухимдаж байгаа эхнэр юм уу нөхөртэй нь ажил хийж цалин авч гаднаасаа том хүн шиг харагддаг ч дотроо бол намайг яг одоо хүүхэд гэдэг юм ойлгож эцэг их шиг минь хандна уу? Хайр гэдэг зүйлийг анх эцэг ихээсээ ойлгож байсан шиг чи ч бас тэгж хандна уу гэдэг сануулгыг өгч байгаа. Бухимдаж байгаа нэгэндээ яг л тонтгоноо уурлаж байгаа хүүхдэд хандж байгаа мэтэр хаанцснаар нэгэндээ ямар их хайр өгч байдгаа ойлгох юм. Бид наснаас хамаагүй ялах сэтгэлгээтэй гэдэг бодлоос өөрсдөө айдагч. Эхнэр нөхөд бие биенээ том хүн гэдэг бодлоо түр хойшин тавьж дотор минь байгаа сэтгэлээрээ унаж уурлаж бухимдсан хүүхдийг уучлж хайрлах нь бидэнд өгөх хамгийн том бэлэг билээ. Раби Кирстийн хоёр үнэхээр сайхан гэр бүл. Гисэн идэж тэд бүрөө ойлгосдог гэдэг үг бол биш. Тэд сексийн харилцаанд заримдаа хачирхалтай нөхцөл байдлыг төсөөлж дүр тоглодог. Хин нэг нь ярьж харин нөгөөх нь үргэлжлүүлдэг. Заримдаа энэ яриа шугнаас сэтэрхүүч бий. Нэгэн шөнө Раби тэдний таньдаг нэгэн үйлчлэгч бүсгийг ярьж эхлэв. YouTube дээр ярихад тохиромжгүй учраас алгасгач түүний яриг сонсч байсан Кирстийн нэг л дурамчхан тарамтай чимээгүй сонсч байв. Үүнийг анзаарсан Раби чи зүгээр үү гэж асуухад Кирстийн мэдгүй надад муухай санагдаж байна гэв. Раби намайг уучлаарай. Энэ яриг мартъя гэж хэлсэн ч тэдний хооронд нэг л хүүтэн уур амьсгал бүрдсэн байв. Энэ уур амьсгалыг яаж эвтгэхээр Раби бодсон ч түүнд гаргалгаа байсангүй. Рабиг харилцааны түвшинд авч үзэл сайн харилцагч биш гэдэг хэсэгт хуваарлагдах байх. Хэдийгээр түүнд илэрхийлмээр байгаа чухал олон санаа байдаг ч илэрхийлэхээс үргэлж зөргшээдэг. Зөвхөн их нэртэй гэлтгүй ажил дээр ч мөн ялгаагүй. Үүний ард түүний гэр бүлийн хүмүүжил маш томоор нөлөөсөн. Түүний аав бусдад өөрийн сул талаа харуулахгүй. Гэр бүлийн бүх ачааг өөртөө үрдэг үг дугуй нэгэн байсан. Энэ бүхнээс Раби сайн нөхөр аж бүх асуудлаа ярилцлаггүйгээр бусдыг хайрлах нь хамгийн том гавьяа гэж суралцсан өсчээ. Гэтэл боддоор хамгийн сайн харилцагчид асуудалтай. Бусдаас өөр зан чанараасаа ичдэггүй. Тэд уур уцаар, бэлгийн өсөл, бусдад таалагддаг үзэл бодлоо өөрсдөө дэнслэгч. Үүнээсээ болж өөртөө итгэх итгэлээ алдан өөрийгөө үзэн яддаггүй. Тэд өөрийгөө хүлээн зөвшөөрч чаддаг учраас өөртөө итгэлтэйгээр үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Магадгүй хүүхэд насанд нь тэднийг заавал төвсдөг хөл төр байлгах гэж шаардлагагүй хайрладаг асран хамгаалагч байсан байж болох юм. Ийм эцэг эхчүүд хэдийгээр хүүхэд нь хаяа бусдаас өөр, ууртай, гунигтай байлаач хайрлуулах хэрэгтэй гэж бодож өсгдөг. Энэ хандлага нь өөртөө итгэх үнэлж баршгүй чанарыг өгдөг бөгөөд том болоод энэ л итгэлээрээ хүмүүстэй шулуун шудраг харилцаж ярьж чаддаг болно. Бид нар харилцагчдаа өөрийн сул талаа үзүүлэхгүй байх нь нууж байгаадаа биш. Харин үүнээс болж гологдохгүй гэсэн айдсаас үүддэг. Гэтэл хүн угаас төгс төгөлдөр биш. Хүн болны дотор бусдад хэлхээс имээдэг муу мухай үзэл бодол гажсдаггүй байдаг. Үүнийг өөртөө ч бусдад ч байдаг гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй хүн бусдад яаж хүлээн зөвшөөрөхсөн бilé? Сайн сонсогч гэдэг магадгүй энэ бүхний хүлээстэй сонсдог нэгэн байх. Тэд зарим тогтсон үзлийг үүсгэн ганхуулах мэдээг сонсоод айж санджахгүй. Эсвэл хулчиж ухрахгүй байх нь өөртөө итгэлтэй байдлын илэрхийлэл юм. Сайн сонсогчид болж буй үйл явдалд тайвнаар ханддаг. Тэд ийм үйл явдлуудын өмнө нь харж, сонсч байсан учраас тэртээ тэргүй намдах шуургыг хүлээн суудаг. Кирстиний хувьд ч магадгүй зүгээр дууга хураахаас илүүтэйгээр Рабид бүрэн нээлттэй байж өөрийн сул дорой чанараа харуулan би чиний бүх хэрэгцээг хангаж чи надаас өөр хин нэгнээс хэрэгцээ хайдаггүй ч байсан болоосой. Түүний талаар бодсон бодол чинь жигшмээр биш л дээ. Гэхдээ чиний тархин надаас өөр хин нэгэн байхгүй байсан болоосой. Тийм ээ. Хэцүү үед мэдж байгаа ч би л ганцаараа чиний бүх хүслийг хангаж чаддаг болоосой гэж хэлсэн бол тэдний харилцаа, тэдний хайр улам хүчрэх болох байсан байх. Жинхэнэ хайр гэдэг бие биенийхээ хамгийн сайн найз болохоос эхэлдэг. Сайн найзууд гэдэг бол нэг нь ярихаас имэдэггүй, нөгөөх нь сонсохоос татгалздаггүй хүмүүсийг хэлнэ. Энэ ярьж байгаа шиг тийм ч амар зүйл биш. Миний хувьд ч Раби шиг айдаг. Дотроо сул дорой, харилцаанаас айдастай болсон нэгэн атлаа гаднаа төгс төгөлдөр хүчрхэн нэгэн шиг харагдахыг хичээдэг. Тэгэхээр энийг сонсч байгаа та ч бас доторх өөртөө ярилцаад үзээрэй. Би ч бас хичээж байгаа, та ч бас хичээгээд үзээрэй. За тэгэхээр дараагийн бүлэгтээ орцгоё. Та уг нь ямар ч буруу байхад хайртай хүнтэй танд гомдолж, уурлаж, бухимдаж байсан уу? Заримдаа би шалгаангүй уур хилэнгийн бай болдог. Энэ нь хэний нэг муухай хараншингаас биш бөгөөд хайр угаас ийм л байдаг. Осуудын хооронд хэрүүл урвал, маргаан, үл ойлголцол үргэлж байдаг. Гэтэл бид нар үнийг байх ёсгүй, байж болшгүй, аль эсвэл харилцаа илүүсэндээ ч харамсахгүй гардаг. Энэ талаар танд номын хэсгээс танилцуулъя.
Дэлхийн ертөнц биднийг үргэлжил зовоож, өвтгөж, доог тухуу хийж байдаг. ертөнц бидний ажлыг хойшлуулж, бүтээл сэтгэлийг маань няцааж, бидний уран тэнгүүдийг тушаал твшүүлж, хүсэл зорилгыг маань мохоож байхад бид энэ бүхний талаар түүнд буцааж гомдолдоггүй. Үндэ хэнийг ч буруутгах бай дээ. Гэвч даргачин чамайг бараг л хаалж, эсвэл хэнийг нь чамайг шоолон инээж байхад бид уурлаж, гомдлож чаддаггүй. Гэвч бидэнд гомдол бухимдлынхаа каталогийг нээж, шудраг бус байдлын хохирогч болж, насан туршдаа цуглуулсан өөрийн төгс бус тэрэл муухай бүхнийг уудлах нэг л хүн байдаг. Мэдээж буруу хийгээгүй нэгнийг буруутгах гэдэг утгагүй тэнэглэл. Гэвч энэ бол хайрын дүрм юм. Биднийг бухимдуулж, гомдоосон хүний өмнөөс орилж хашгирч чаддаггүй ч биднийг хамгийн их тисэж твшдэг тэрэл нэгэн рүү бид буруугаа чиглэж байдаг. Бид хамгийн их хамгаалах, хамгийн үнэнч, өрөвч, сайхан сэтгэлтэй бидний хизэж оргиж шахваргүй тэрэл хүмүүст уур бухимдлаа гаргадаг. Тэдний буруутгаж байгаа шалтгаанууд үнэндээ үнэхээр утгагүй байдаг. Энэ орчлон ертөнцийн бид өөр ямар ч хүнд ийм муухай зан гаргаж чаддаггүй. Гэвч бидний гаргаж буй энэ авир тэдэнд өгсөн хайр итгэл, үнэнч байх хүслийн үнэн илрэл юм. Тийм ээ, бид танихгүй хүмүүстэй хамгийн сайхан, соёлтой боловсон зангаар хандаж чадахч хайртай хүмүүсийнхээ өмнө нь ямар ч хэмжээ хязгааргүй, утгагүй зан гаргаж чаддаг. Бид хайртай хүмүүстэй утгагүй шаардлага тавьдаг. Учир нь тэд л бидний бусдын мэдэхгүй зан ойлгож, бидний амьдралын бүхэл болж бүтэхгүй байгаа асуудлыг яаж ийг л засаж залруулах ёстой гэж боддог. Жаахан хөвгөд бүхэл хүслийг нь биелүүлдэг. Эцэгхийн ээж шидийг том болоод эхнэр юм уу нөхрөөсөө л хайдаг. Раби Кристийн хоёр гэрлээд олон жилийн ардаа орхижээ. Тэдний гэр бүлд хөөхөн хүүхдүүд ч мэндэлж бүх зүйл сайхан болж байгаа мэт болно. Үүнээс хойш ном дээр өгүүлэгдсэн бүх үйл явдлыг ярихаар таны номоо авч унссан үед спойлердах гэдэг байгаа учраас хардалт бие биенээ ойлгох, мөн хайрын талаар заавал хүргэе гэж бодсон зүйлсээ уншаад энэ удаагийн дугаараа дуусгая гэж бодож байна. Та хэр их хайртай хүн вэ? Хайртай бол хайртай гэдэг үг Монголд байгаад байдаг. Яг нь хар бол байх л зүйл. Энэ бодлыг бодлоос авч салгана гэдэг гэгэрхгүй л бол хэцүү байх. Гэхдээ хар болон өмчлөх сэтгэлээ гэдгийг ялгаж сурах хэрэгтэй. Том хүн болно гэдэг нь аливаа зүйлийг өмчлөх сэтгэлээнээсээ салахыг хэлнэ. Өмчлөх сэтгэлээ хүүхдүүд л байдаг. Харин том болсон хүн хин нэгний өмчлөх хэрэггүй гэдгээ мэддэг. Хүүхэд байхаас л эцэг их болоод ухаанд хүмүүс энэ талаар бидэнд заадаг байсан. Жак тоглоомор ч тоглож л байг. Тоглолоо гэд түүнийх болно гэсэн үг биш шүү дээ. Уурлаж, хевсэн дээр өнхөрч, наад жижиг хуруугаараа газар руу зохио байл. Аавч нь охин дүүг чинь эрхлүүллээгээд чамд хайргүй болсон гэсэн үг биш шүү дээ. Хайр чинь бялуу шиг бишээ. Хин нэгэнд илүү өглөөгээд нөгөөх нь багуулна гэсэн үг биш. Мөн хардал гэдэг зүйл өөрөө бусдын бай болж байдаг. Тиймээс хардмаар санагдаад байгаа хүмүүс өөрсдөө чимээгүй л байх хэрэгтэй. Хардал өөрөө хэдийгээр зэвүү үрмээр утгагүй санагдагч хардалтаас бид энэ насандаа холдно гэдэг бараг л боломжгүй. Бидний хайртай бас итгэж найддаг хүн маань хин нэгний уруул байтугай гаранд хүрснийг сонсох нь мэдээж бидний галзууруулах шахдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч бид өөрсдөө хайртай хүний хуурах үедээ энэ тухай боддоггүй нь гайхмаар. Тиймээс бид энэ учир шалтгааны тухай ярин марах нь илүүц болов. Эрүүл ухаанаар сэтгэх боломжгүй мөчийг ойлгож хүлээн авах нь ухаан сонсны шинжин болов. Та хамгийн сүүлд хинд хизээ итгэлээ алдаж байсан бэ? Сэтгэл зүрх шархлах нь тийм ч таатай зүйл биш боловч ирээдүйд таныг хариуцлагатай нэгэн болгож болох юм. Хизээч хурдл гэдэг зүйлийг мэдрэхгүй байх нь бидний өөрсдийн үнэнч байх чадварыг шалгаж байдаг. Жинхэнэ үнэнч хүмүүс байхын тулд бид эхлээд хуурагдах зовлон өөрөө мэдэрч шаналлт, уналтын ирмэг дээр ирэх ёстой. Тэгж байж л бид эхнэр нөхрөө хуурам эхлэхээргүй хариуцлагатай нэгэн болж хуурдаг. Мөн бас нэгэн тунгааж бодох ёстой чухал сэдэв бол төгс төгөлдрийн тухай юм. Хайртай хүний төгс төгөлдөр гэж зарлан тунхаглах нь үндэ тэр хүнийхээ талаар юу ч мэдэхгүй байгааг нь шинжим. Хин нэгэн бидний гомдоож, уурлуулж, шаналгасны дараагаас л тэдний талаар багцсан мэддэг болсон гэж хэлэх нь зүйтэй болов. Галт тэргэнд хажууд суусан танихгүй нэгэн, сургуулийн найз, онлайнаар танилцсан шин танил гэд бүхэл хүн төгс төгөлдөр биш. Энэ хүмүүсийг бид илүү их таньж мэдэх тусам тэдний болж бүтэхгүй зан арга шиг ойлгож эхэлнэ. Энэ бол байгаль ихээс хүн төрлөختөнд өгсөн өгөгдөл юм. Энэ ертөнцид хинч бүрэн бүтэн төгс төгөлдөр биш. Хүүхэд байхасаа л бид тайлбарлагаас илүү талцаж, заахаас илүү өглөж, дүгнэн бодохоос урьдчилж айж, өөрийн бурууг бусд руу чигдэг. Тиймээс чаана ихтэйгээс хин нэгэн төгсөн гарч ирнэ гэдэг бол үлгэрийн далай юм. Мэдээж бид дөнгөж танилцсан хүнийхээ алдаа төвтлийг бүгдийг нь шууд харна гэж үгүй. Тэднийг танихад ганц 2 жил шаардлагач төгс төгөлдөр гэж байдаггүйг онлын үед бид анханасаа ухаарч ойлгож болох юм.
Гэрлэх хүнээ сонгох нь насан туршийн аз жаргалаа олох биш. Харин насан туршдаа ямар зовлон амсах вэ гэдэг сонголтоо хийж байгаатай ижил юм. Тодорхойлбол бид насан туршдаа өөрийн төсөөлөөгүй хар дарсан зүйлний цуглуулга мэт буруу үнтэйгээ суух болно. Бүх зүйл муу мухай байна гэж байгаа юм биш. Харин таны насан туршийн аз жаргалын гэж сонгосон хүнтэй төгс биш юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүрэн бүтэн биш. Асаргаан халамж хэрэгтэй хин нэгэнтэй хамт амьдрахын тулд бид өөрийгөө асарч өөртөө сайхан сэтгэлээр хандаж байх хэрэгтэй. Хангалттай сайхан гэрлэлт гэж байхаас төгс төгөлдөр гэрлэлт гэж хизээч байхгүй. Үүнийг ойлгохын тулд магадгүй хин нэгэнтэй амьдралаа холбон суухаас өмнө хид хідэн хүнтэй уулзч, болцож, олон өөр нөхцөл байдлыг хамтдаа дуулж үзэх хэрэгтэй болов. Тэгж байж л бид яг тохирсон хүн, төгс хүн гэж байдаггүй. Харин энэ орчлонгийн бүхэл хүмүүс үндэ ойртож нөхөрлөд ирэхээр жаахан гажиг юм гэдгийг ойлгох байх. Зохиолын гол дүр болох Раби Кристинийг үргэлж бүрэн гүйцэд ойлгож чадахгүй юм байна гэдгийг ойлгосон учраас Раби гэр бүл болоход бэлэн болсон. Нэг нэгнийхээ ойлгох чадвараас л хайр эхэлдэг. Утгагүй онгоо яагаад инээдтэй санагддаг талаар хин нэгэнд яагаад дургуугаа тайлбарлах шаардлагагүй. Хайртай учраас тэр минь шууд л ойлгоно. Дээрээс нууцхан өсдөг байсан сексийн янз бүрийн үйлдэлийг тэр л найдвартай насан туршдаа хуваалцна гэж бид боддог. Гэвч эдгээр ойлголтууд удаан үргэлжилдэггүй. Хайртай хүмүүсийн маань биднийг ойлгох хязгаар барагдах нь тэдний буруу биш юм. Тэд гинтэл биднийг ойлгох болсон юм биш. Харин тэд анханасаа биднийг сайн ойлгоогүй. Бид ч бас анханасаа тэднийг сайн ойлгоогүй. Гэвч энэ бол байх л зүйл. Энэ хороо ертөнцийн хинч бүрэн ойлгож, бүрэн биеэ зориулахгүй. Гэрлэлт гих үүргэнд хамт амьдрахтаа хатам, цэвэрлэгээ, уулзалт үдшилэг, хоол хүнс гих мэд жижиг зүйлсээр маргалдах нь мэдээж амар биш. Энэ бүх үргэлжил нөгөө талын буруу биш. Харин бид тэднийг өөрийнхөө байлгах гэсний л алдаа. Хөөхөн гэхээс илүү гэрэлт гэдэг зүйл өөрөө алдаатай юм. Романтик зөвнөлөөр бол хүмүүс өөрсдөө ижил сонирхолтой, бас ижил үн цэнийг л эрхэмлдэг бол яг тохирсон хүн гэж боддог. Урт удаан амьдрахад яг тохирсон хүн гэж хизээч байдаггүй. Энэ дэлхийн бүх хүмүүс бие биенээсээ маш өөр. Үрдийн нийслэл гэж хизээч үгүй. Ер нь үлэрт гардаг юм шиг л ижил хүсэл сонирхолтой хүн таарна гэж хайхаас илүүтэйгээр өөр өөрийн өөр байдлаа хүлээн зөвшөөрч ухаантайгаар харилцан бууж өгөх хүнийг л хайх хэрэгтэй. Төгс зөксөх мөрөөдлийн хүний оронд өөр байдлаа төвчин хүлээн зөвшөөрч чадах хүн л яг таарсан хүн байх болно. Зохицол гэдэг нь хамт амьдарсан хайрын үр дүн болохоос хайрлахаас өмнө харсан нөхцөл биш юм. Үлгэр дом мэт хайрын түүхүүдийн хажууд бидний хайр бараг л сэтгэл готормаар эргэлзээтэй санагдаж болох юм. Тийм ч учраас салалт гэдэг зүйлээс хүмүүс зүгтж чаддаггүйг гайхаад байх асуудал биш юм. Бид гаднаасаа сайхан харагддаг үнэн биш хайрын түүхээс болгоомжлох ёстой. Алдаа нь амьдрал биш, харин харуулж байгаа дүрслэлтэн байгаа юм. Юм л бол сална гэдэг шийдвэр гаргахаас өмнө харилцааны зөвхөн ихэнх хэсгийг харуулад өнгөрдөггүй. Бас зөвл хүнээ олбол бүрэн ойлголцолд хүрнэ гэх буруу ухтгууны өвдөггүй. Харин ч болохгүй асуудлыг байгаар нь харуулж чадах. Уйтгар гунигтайч итгэл найдварыг төрүүлсэн. Хайрын сургууль бүхий жинхэнэ бодит үннийг олж харах хэрэгтэй юм. Энэ ном бол бид хайрын тухай хичнээн гажуудсан бодолтой байгааг хуудас эргүүлэх тоолнд мэдрүүлдэг үнэхээр сургууль мэт ном юм. Бидний багаас үзсэн Холливуудын кинонууд, хайрын зохиолуудыг уншиж бид том болсон. Гисэн идэж хайр гэдэг зөвхөн сайн сайхан биш. Хоёр хүний ухаан, төвчээрийн зохицол хамтын хөгжил байдаг. Магадгүй энэ бүхний нийлүүлээд сайн сайхан ч гэж дуудаж болох байх. Энэ удаагийн дугаараар хайрын сургууль номын цөөхөн хэсгийг танд танилцууллаа. Хэрвээ тань насан туршдаа хайрлахыг хүссэн хүн байгаа бол энэ номыг заавал авч өгөөрэй. Та хоёрын амьдрал тохиох хамгийн үнэтэй ухаарал болно гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар уулзцай. Баярлалаа. Баяртай.